Сайн мэсгэн хүүхдүүд ээ. За өнөөдөр 9-р ангийн гэрийн даалгавар 8. За 1-р удал маань 9x хасах 18 баг хасах 10x нэмэх нь 53. За тэгшгэл болон тэнцгэл биш төр бид нар x-үүдийг нэг талд гаргаад сул гишүүдийг нөгөө талд гаргах ёстой. За хасах 10x-ийг тэнцвүүгийн зүүн талд гаргая. Хасах 18-ыг тэнцвүүгийн баруун талд гаргая. За 9x-ийг хэвээрээ үчлээ. Хасах 10x тэнцвүүгийн тэмдгийн наадталд гарахаар нэмэх 10x баг 53-ыг хэвээрээ үчлээ. Хасах 18 нөгөө талд гараад нэмэх 18. Эндээс 9x дээр 10x-ийг нэмлээ. 19x баг 53 дээр 18-ыг нэмэхээр 71. Эндээс x баг 71-ийн хуваах нь 19. Эндээс x баг 3 бүхэл 19-ний 14. За эндээс бид нар тоон шулуун дээр зуръя. 3 бүхэл 19-ний 14 наадталд 2 зүүн талд 2 биш 4 наадталд 2 гэсэн тоонууд байгаа. За эндээс би 3 бүхэл 19-ний 17-гийн дотор талыг бодохгүй. Ягаад гэвэл эрс баг гэсэн учраас энтэл нь шид. За эндээс би x харьяалагдан энтэл дээр хасах хязгаар нэмэх хязгаар. Хасах хязгаараас 3 бүхэл 19-ний 14 энэ орохгүй. За дараагийн жишээ хасах 0.5x хасах 1 их 0.5x хасах 2. Хасах 0.5x нэмэх 0.5x тэнцвүүгийн зүүн талд очихоор хасах 0.5x их хасах 2-ыг хэвээрээ үчлээ. Хасах 1 маань нөгөө талд гараад нэмэх 1. Хасахын нэмэгдлээ. Хасах 1x их хасах 1-ээс. За эндээс x нь баг нэмэх 1. Яагаад ийм гарсан бэ гэхээр x-ийн өмнөх тоо хасах 1 гэсэн тоо тэнцвүүгийн нөгөө талд очиод хуваагдана. Хасах 1-ийг хасах 1-д хуваагаад нэмэх 1. За их гэсэн тэмдэг баг болж өөрчлөгдөнө. X нь баг 1-ээс. За тоон шулуун дээр зуръя. 1 гэсэн тоо байна, 2 байна, энэтхэг байна. За энэ нэмэх хязгаар нөгөө талд хасах хязгаар байгаа. 1-ээс баг. X харьяалагдан хасах хязгаараас 1. За дараагийн жишээг аваад үзье. 7x хасах 3-ыг x-ээр үржүүлээд хасах 3x хасах 3-ыг хасах 3-аар үржүүлээ. Хасахын нэмэх 9 их 7 хасах 3-ыг x-ээр үржүүлээ. 3x хасах 3-ыг нэмэх 2-оор үржүүлээ. Хасах 6. За одоо төсөөтийн гişүүдийг эмтгэе. 7x-ээс 3x-ийг хаслаа. 4x нэмэх нь 9 баг 7-оос 6-гаа хаслаа. 1 хасах нь 3x. За 4x-ийг наадталд үлдээе. Хасах 3x гэдэг маань тэнцвүүгийн зүүн талд очиод нэмэгдэнэ. Нэмэх 3x баг их 1 нэмэх 9 гэдэг маань тэнцвүүгийн нөгөө талд очиод хасагдана. Хасах 9 7x дээр 3x-ийг нэмлээ. 4x дээр 3x-ийг нэмлээ. 7x хасах нь 8. Эндээс x их хасах 8-ыг хуваах нь 7. X нь эрсийг хасах 1 бүхэл 7-ны 1. За эндээс хасах 1 бүхэл 7-ны 1. Эндээс нэмэх хязгаар руу яагаад гэвэл x учраас хасах 7 маань өөрөө орохгүй. Нэмэх хязгаар
хасах хязгаар. За эндээс x хариалагдана. Хасах 1 бүхэл 7-ны 1-ээс нэмэх хязгаар. За дараагийн бодлого аваад үзье. За дөрөвдүгээр бодлого маань 5-аас хасах 2x хасах нь хаалтан дотор 5x хасах нь 1 бага 25-аас гэж байгаа. За 5 хасах 2x хасах нь 5x хасахын нэмэх 1 25. За гишүүдийн доотлыг зуръя. Хасах 7x 6 нэмэх 1 нэмэх 6 бага 25-аас. За эндээс хасах 7x 25 нэмэх 6 маань нөгөө талд гараад хасах 6. Эндээс хасах 7x бага 19. За эндээс x эрсийг хасах 19-ийг хуваах нь 7. X өмнөхдөө хасахтай учраас тэнцвийг нөгөө талд очиод хуваагдлаа. Мөн адилхан тэмдэг нь эсрэгээр солигдно. За эндээс x-ийн бага хасах 2 бүхэл 7-ны 5. За хасах 2 бүхэл 7-ны 5. Энэ талд хасах 2 байгаа. Энэ талд хасах 3 байгаа гэсэн үг. За энэ талд нэмэх хязгаар хасах хязгаар. Хасах 2 бүхэл 7-ны 5-аас x нэх гэсэн учраас энэ талд нь шийдийн онолгоо бичвэл x хариалагдах нь хасах 2 бүхэл 7-ны 5 нэмэх хязгаар. За анхаарал тавьж сонссон та бүхэнд баярлалаа.